Жил бүрийн 3 дугаар сарын 12 бол Хятад улсын мод тэрх өдөр юм аа. Харин Чэньяншэн болон түүний багийн хувьд жилийн 365 хоног буюу өдөр бүр мод тарих өдөр байдаг. Сайхан даваанд 1962 онд 400-аад залуу ирж анхны ойн ажилтнууд болжээ. Тарьсан мод болгоно амьдруулахыг зам ургуулахыг хүсдэг байлаа. Жаран жилийн өмнө энд үржил шимхвэ элсэрхэх цөл байлаа. Нэг ч босон мод байсангүй. Харин нэг жирнээ дараа эргэж ирэхэд битүүн тогой шогж. Залуу наснаа бид их юм хийжээ гэж санагдав. Чэньяншэн болон түүний залгамж үеийн ойчид үе үедээ нүр шархуу хөдөлмөрлж элсэн цөл байсан сайхан даваа хүний гараар тэржургуулсан дэлхийн хамгийн том ойволж хуурчээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас энэ үйл явдлыг ногоон гайхамшиг хэмээн нэрлэсэн байна. Is China's Saihanba Afforestation Community. Please join me in welcoming their representative, Madam Chin Yaxian. Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөрөөс их дэлхийг хамгаалагч шангал авахаар бид Найробид очсон. Тус хөтөлбөрийн гүйцэтгэх захирал байсан Солхян энэ 185 мянган га талбайг үнэхээр хүнээ гараар тарьсан уу гэж лавлаад сайхан даваанд очиж та нартай заавал уулзнаа гэсэн. Дараа жилд тэрээр үнэхээр ирсэн. Өөрийн нүдэрээ манай ой харж сэтгэл ханхлуунаар эрхий хуруугаа өргөж Хятадын ард түмэн агуу гэж хэлсэн юм. Энэ шагнал зөвхөн сайхан давааны ойчид тэдийгүй Хятадын ард түмэнд зориулагдсан шагнал юм аа. Saihanba can inspire all of us. A fantastic achievement for the people of Saihanba, for the wider northern China, but also an inspiring example for the rest of the world. 2021 оны 8 дугаар сарын 1 өдөр ойжуулах талбайд зочид айлчлалаа. Ши дарга уулзуутаа намайг таньж нэгдсэн үндэсний байгууллагад очиж шангал авсан хүн та үздэй гэж асуусан. Би үнэндээ тэгж асууна гэж төсөөлөөгүй. Би тиймээ гэж хариуллаа. Энэ удаад Ши Жинпин дарга ойчдтой хамт ойн гүнд байдаг харуулын цамхад очиж ойжуулагчтай уулзжээ. Та бүхний ажил маш сайхан нэр төртэй үйлс. Энэ олон жил сайхан даваанд гал түймэр гаргалгүй ургуулна гэдэг амаргүй зүйл гэсэн. Эргүүлийн тэмдэглэлийг маш хянуур үзэж байсан юм. Гал түймрөөс сэргийлэхийн тулд ойжуулагчид өдрийн цагаар 15 минут тутамд шөнө бол цаг тутамд харуулын цамхагаас ойн бүсийг дурандаж хандгаа. Аумын энтхийн анхны ойжуулагчдын нэг тэд залуунаас өөрт байгаа зүйлээ зориулсан. Тиймээс сахин хамгаалж хойч үйдэн өвлүүлэх нь бидний дархан үүрэг юм. Сайхан давааны зориг санаа юу вэ гэж асуувал манай ойжуулагчид мод бүхэнд сэтгэлгээ шингээж сайхан давааны гайхамшиг түүхийг бүтээсэн гэж би хариулна. Сайхан давааны ойжуулагчид 2021 онд нэгдсэн үндэсний байгууллагын амьдралын төлөөх газар дээд шагналыг хүртсэн байна. Энэ шагналыг цөлжилттэй тэмцэхэд оруулсан хөв нөмрийг үнэлэн олгодог ажээ.